баярын мэндийг дэвшүүлье. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам. Монголын хүнсчдийн холбоо. Хүнсний аж ахуйн үйлдвэр үүсч хөгжсөний 90 жил хүнсчдийн холбооны маань байгуулагдсны 30 жилээ зориулаад Монгол улсын хүнсний аж ахуйн үйлдвэрийн салбарыг бодлого тодорхойлцож байсан, боловсон хүчин буюу мэргэжилтэн бэлдэж байсан ахмад буурлууд, дунд залуу үеийнхэндээ ингэж ярилцлага хийж байгаамаа. Та хаан сургууль төгсөв, яагаад хөнгөн хүнсний үйлдвэрийн яамд очив, яг ямар ажил хийж ив гэдэг талаар та нэг танилцуулна уу? Би политехникийн дээд сургууль гэж яхад одоо эдийн засгийн анги тэнд төгсөөд. Одоо техникийн их сургууль шүү дээ. Техникийн их сургууль. Тэгээ политехникийн их сургууль гэж яхад төгсөөд тэгээд төмрийн заводод ажиллаж агаад тэгээд тэндээс намайг за чамайг боловсон хүчний газар боловсон хүчин одоо тоо бүртгэл хариуцсан мэргэжилтнээр авъя. Өөрөө одоо санал ямар байна гэдгийг дуурж намайг шалгаж асуусан, үзсэн, бичүүлсэн. Тий та ингээ болж байна авъя гэд тэгэл дамжин сайд дээр оруулаад за ийм хүн манайх авахар боллоо гэд ингээл шийд гаргаад тэгээд тэнд ажилласан. Би тэнд ажиллах хугацаанд за яг хөө тэр удирдах ажилтны юунд бол гол нь ер нь яг хөө гэхээр манайх ч одоо нөгөө удирдах ажилтныхаа нөөц гэдэг юм дээр их анхаарч ажилладаг байлаа тий. Одоо ахшиг ингээд за би нэг ингээд энд нэг оруулах юмсан энэ гэсэн тийм асуудал байсангүй. Ерөнхийдөө одоо орлого сайд гэхэд 2-3 нөөцтэй. За энэ хүнийг ингэж ажилуулж байгаад ингээд энэ хүн бол орлого сайд болох юм аа. Энэ тий. Энэ хүн бол одоо хилц албаны дарга болно. Энэ хүнийг ингэж бэлднэ гэдэг энэ юмыг бол манайх их сайн боловсруулж хийдэг байсан. Одоо инженер техникийн одоо сая Чулуунбаатар бол одоо голдуу инженер техникийн ажилд одоо бэлтгэдэг. Тэр үед чинь ч одоо тэгээ залууч байж инженерүүдээ хаан сургууль төгссөн яасныг бол амдахгүй сайн мэддэг байлаа. Одоо бол тэгээд нарийн нанди юм бол мартагджээ. Тэгэхээр тоо бүртгэлэхээр зөв гадаадад ямар улсад ямар мэргэжлэр байна, дотоодод ямар мэргэжлэр гэдгийг л одоо тэгж бүртгэж бүртгээл одоо тэгэл одоо манай мэргэжлийн ажилчид ийм салбарт ийм хүн байна. Инженер техникийн ажилтан энд ийм байна. Энэ одоо хаана шаардлагатай үед нь тэндээс нөөцөө аваад ингээд тавихад бололцоотой гэсэн юмнуудаа бол гаргаж хийдэг байсан. За тэгээд сүүлд нь гол нь миний хийсэн ажил бол энэ мэргэжлийн ажилчдыг хаана бэлдэх вэ? Зөвлөлт толгойд улсад одоо ингээд эрмлийн үйлдвэр, сүлжмлийн үйлдвэр, гутлын үйлдвэр ашиглалтанд орно гэхэд гутлын үйлдвэрийн ажилчдыг бол Чехословакид дадлагаар, темсээр ингэж бэлтгэдэг байлаа. Эрмлийн ажилчдыг бол зөвлөлт холбоот улсад бэлтгэдэг байлаа одоогоор. Тэнд бол жилийн хугацаанд явуулаад тэгээд ер нь хамгийн гол нь тэнд одоо ажиллаад мэргэжил, дадлага, эзэмшээ сураад ирсэн хүнийг альчиг үйлдвэрт ажилуулсан би дургүй байна, би явна гэдэг асуудал тэр үед ерөөсөө гардаггүй байлаа. Яагаад гэвэл одоо тэр улсуудын чинь нөгөө ахмадуудаа за өнөөдөр нэг ийм одоо шинэ болсон хөөхд ирлээ мэргэжилтэй энийг одоо сайхан халамжлаад хүмүүжүүлээд ингээд ажилтан дадлагжуулаад сургаарай гэдэг энэ юм бол үйлдвэр аж ахуйн газруудад их өргөн байлаа. Энэ үндсэн дээр ажилчид бол одоо ажлаа одооных шиг ажлаа хаяад явах, ажилдаа дургүй болох ийм асуудал бол үнэндээ байсангүй тий. Тэгээд Чехд ч одоо манайх бол гутлын үйлдвэрийн ажилчид, арьс ширний ажилчдаа бол маш сайн бэлтгэжээлээ. Техник мэргэжлийн сургуулийн 5 жилээр явуулж бэлтгэжээлээ шүү. Тэгээ гол нь тэгэл сургаал, дадлагжуулаад тэгээ над нэг л жоохон харамсалтай энэ тэр сайхан хүүхдүүд мэргэжилтнүүдийг төгсгөөд ирээд яг үйлдвэрт ажилдаг үед нь үйлдвэр маань тарж бутраад за тэр сайхан мэргэжилтэй улсууд одоо ерөөсөө яг мэргэжлэрээ одоо миний хариуцж исэн хүүхдүүдээс одоо ганцхан хүүхд гутлаа хийгээд явж шин. Хуваар. Тэгээ би бүр модлон уржин уулзаадгүй ер нь ямар хуу юм хийж ийн яаж ийн гэд би чиний гутлаас нэгийг авъя ер нь үзье гэд гутлыг авч үзсэн. Их чанартай их сайхан юм хийж байна. Сэтгэлээрээ хийж байгаа юм байна. Тэгээд би бүр баярлж ирсэнгүй нэг нь ч гэсэн бас ингээд мэргэжлэрээ ингээд юмаа хийгээд байж байвал одоо болж гэн штэ гэж. Тэгэл бусд нь бол одоо тэгэл одоо гол тул намаачин болж дээ манайхан чинь те энэ тентхийн одоо юун цуугаал те. Тэгэхээр таач бол тэр үеийн боловсон хүчин буюу бэлтгэжсэн баг бүх хүнийг тань одоо хаана байршуулах уу гэдэг маш сайн
бэлтгэлийн асуудал үлээ шүү дээ. Бүртгэж ийсэн. Тэгээд ингээ эргээд харж байгаад бид энэ ялангуяа төрийн албаны мерит зарчим гэж сүүлийн үед яриад байгаа. Чадахгүй суурилсан зарчим уу мерит зарчим, өөрөөр хэлбэл доороос нь шатлан дэвшүүлэх зарчим гэдэг юм одоо ярьж байгаа. Сайн байсан манай социализм үед бол энэ шатлан дэвшүүлэх зарчим байгаагүй юм шиг бас нэг ярьдгийн жинхэнэ байсан. Энэ чиглэлээр бол одоо биднээс бол та жалгаа ахгүй биднээс бол тэгэл нэг бүр их мундаглаг нэг цэхэн мастер эсвэл ажилчнаар тавиад цэхэн мастер дагалдан тэгээд технологичдэр болж явдаг байлаа шүү дээ тийм ээ. Тий. Тэгэл тэдний чинь одоо яамд удирдах ажил хийлгэхэд за хинээсээ хаанаасаа авчрах вэ гэдгийг чинь бүр судалгаатай. За манайд одоо төлөвний хэлцээний дараах гэж за тэр үйлдвэрт эдийн засгаар ажиллаж байсан эдийн засаг сайн одоо тэнд сургууль төгссөн төдөө он тим мэрэгжлэр төгссөн энтрийг хүртэл бас мэддэг байлаа. Тэр үед бол тий. Тэгэх чинь за энд одоо нөөцөнд ийм улсуудыг ингэж авлаа шүү гээл тэрнийгээ төлгөө гаргацсан. За ингээд орлого сайд нар одоо бэлтгэлээ за тэр хэлцээний дарганараас ингэж дэвшүүлэх юм шүү. Тий. Тэрнээс тэднээс яг нөгөө доороос нь дэвшиж явахдаа нөгөө чадварыг харж байна. Харлгүй яах вэ? Боловсрол мэдлэгийг харж байна. Ажил хэрэг шин чанарыг харж байна. Тэгэхээр таны одоо тэр үед дэвшүүлээд тэгэхээр бүртгэжсэн хүмүүсээс яг одоо дээшээ ажил төрөлдөө томилогдоод явсан хүмүүс их олон байгаа байх та. Олон байгаа. Би одоо яг нэрийг хэлнэхээр үнэндээ надад санахгүй байна. Олон жил ажилласаа ингээд хүндирээд ингээд юу яатсан. Би ч одоо тэгээд 90 онд ирээд хамгийн сүүлд яамаа ингээд бүр байхгүй. Тараагаад бутаргаад энэ ажлыг бас би хийлээ. Тий. Одоо нөгөө бичих хэрэгээ хаа нөгөө архив дөхөй нөгөөж тэгээд одоо наашин цаашин тэрлэлд ажих юмыг хүлээлгэж өгөх энэ бүх ажлыг бас хамгийн сүүлд хүлээлгэж хийж өглөө тэгээ боловсон хүчин чи ерөөсөө нөгөө хөдөө аж ахуй яамд очоогүй үлдсэн нэг хэсэг нь. Тийм учраас тэгэл яамдаа үлдсэн нэг нь тэгэл тэр юмнуудыг одоо бас бүгдийг хийж одоо энэ соёл урлагийн их сургуульд тэгэл байраа тэр чигт нь хүлээлгэж өгж ирсэн шүү дээ. Тий. Ингээд одоо эргээ бодож байхад бол яг зүгээр социалист нийгэмд алдаад үзэгдэл байсан гэдэг бүгд хүлээн зөвшөөрж байдаг. Гэхдээ л одоо шинэ нийгэмд ороод ирлээ. Тэгээ 90 оноос хойш та тэгээд ямар хөө ажил амжуулав? 90 оноос хойш би одоо институттэй бас нэг оёдлын цех ажиллуулж үзлээ. Институтийн бас тэднэрт ашиг орлого нь хэрэгтэй юм гээл нөгөө дашуул зүй захирал маань за ийм юмнууд ингээд хийвэл энэ институтэд бас нэг жоохон хөл дээрээ зогсоход нь хэрэгтэй байна. Хэдэн зохион бүтээгч инженерүүдээ бас ажилтаа байлгамаар гээл тэнд бас нэг жоохон тийм юм хийж үзлээ. Тэгээд дараагаар нь одоо насанд суух боллоо. Тэгэл одоо яг тэр онд ч одоо яг л нөгөө нэг ховчлол гэдэг юм нь яваал бидний хийжсэн тэр бүх юм чинь тэгэл авах нь аваал ингээл тараагаал ингээл тэгэл одоо тэтгэвртэй гарсан ч гэсэн бас хуваараа нэг жижиг оёдлын цех ажиллуулж үзлээ. Бас нэг компани байгуулж одоо бас жоохон юм хийж үзлээ. Одоо яг бай тэрний маань хүүхдүүд маань аваад ингээд бас нэг барилгын компанитай гайгүй юм хийгээд ингээд тий явж гин. Баяр хүргээ тэгээд энэ бас зах зээлийн амаргүй нөхцөлд ямар ч байсан өмнө ажил хийгээ сурцсан хүн гэдэг бол аль ч нийгэмд нэг бүдэрж унчаад байх. Зүгээр суухгүй юм да. Би одоо энэ хүнд ингээд энэ Эрдэнэ суманд гэхэд нэг айлд хүртэй, хоньтой, адуутай бүр сүйдээ адуутай хүртэл болж үзлээ. Бас яг уу тэгээд тэр хүмүүсийн амьдралд бас хэрэгтэй байна. Би бол тэрнийг одоо хэдэн хүүхдтэйгээ энэ мал аж ахуй дээр та нар гараад ингээд зуны цагт нь хараад жоохон хүүхдүүдээ ингээд ажилуулвал тэр бас тэднэр маань бас амьдрал мэдэж эхлэн гэдэг талаас нь бас нэг жоохон тийм юм хийж үзлээ. 90 жилийн хойд болж байгаа энэ үед хүнсэтэй аж ахуй. За түүний дарал хөнгөн хүнсний үйлдвэрийн салбарын мэргэжилтэй болсон хүчнийг одоо тэр үеийн техник мэргэжлийн сургууль, техникум тэгээд одоо дээд сургуулиас нахуулаад тэгээд нөгөө чадахгүй суурилсан биш үү шатлан дэвшүүлэх зарчимдаар тулгуурлаж тоо бүртгэлээс нь одоо гэдгийг тоо бүртгэл гэж яриад байгаа. Ингэж нарийн одоо ажиллагаа хийжсэн танд бол одоо Монголын хөнгөнсний үйлдвэрийн салбарын мэргэжилтэй болсон хүчингүүд бол бүгд талархах ёстой. Та бол энэ дээр их чухал үүрэг гүйцэтгэсэн танд их баярлалаа. Тэгээд
Хүнсний аж үйлдвэр үүсч өгсөний одоо 90 жил хүнсчтэй холбоо маань байгуулагдсны 30 жилийн хойд зориулаад өөрийн бэлдэж байсан, бүртгэж байсан, зарим нь бол санал болгоод тавиулж байсан, тэр үеийн хамт ажиллаж байсан тэр хүмүүстэй зориулаад нэг сэтгэлийнхаа үг хэлэх байхаа гэж найдаж байна. Жиш одоо энэ ер нь энэ дотоодын темэс, гадаадын темсийг бол яг өөрөө гаргаж зохион байгуулж байсан шүү. Ер нь одоо тэнд хүүхэд дутлаа гэхэд би дээд сургуулиудаас шалгалтандаа одоо бүдэрсэн барьсан тэр хүүхдүүдийг хүртэл бүх дээд сургуулиар явж хувийн хэргийг авч үйлдвэрийн одоо ажилчтай хайж олж бүр одоо тэгээ тэр темсээ үйлдвэрээ одоо ажилчтаар хангаж явах. Одоо ямар ч байсан манайх үйлдвэр явуулахад ажилчингүй одоо хүн дутагдaltaй байна гэхгүй л одоо ажлыг л би одоо гардаж зохион байгуулж байсан. Тэгээ одоо тэр үед хамт ажиллаж исэн сайхан хүмүүстэй одоо эрүүлийн аз жаргал сайн сайхныг хүсье да. Танд их баярлалаа. Ингээд хүний төлөө хүнийг ажилтаа болгохын тулд улс орны хөгжилд хүн гэдэг юмчил одоо гол үүрэгтэй юм шүү дээ. Баялаг, мал одоо чухалч гэсэн. Хүнийг одоо зөв газар нь байршуул, хүний хойноос хөөцөлдөж ажлын байртай болгоно гэдэг нь маш чухал. Тэгээд ингээд оюутан сурагчдыг олж хайхаас гэсүүлээ мэргэжлийн сургалтын чиглэлээр хүмүүсээ хүртэл ингэж хайж болоод үйлдвэрч гон газар даа хүртэл одоо ингэж ажиллана гэдэг бол ажлыг чин сэтгэлээсээ нэгсэн улс орны хөгжилд бол энэ мэргэжлтэй боловсруул чинь ямар чухал вэ гэдгийг та бол одоо үнэн сэтгэлээсээ ойлгож авсан хүний хувьд бол танд их талархлаа. Манай энэ ирээдүйн хүнтэй ажиллаж байгаа хүмүүс бол таны энэ туршлагаа сурах юм их байна. Ингээд танд бас эрүүлийн аж аргал сайн сайхан мөнгөний хүсье өрөөё. За баярлалаа.